тэнгэр намайг ивэж их гүрнийг байгуул. Нэг захаас нь нөгөө зах нь хүрэхэд жидийн газар үлдээв би. Энэрх цаазлах хайр байж төр байдаг. Их хүссэн хүнээр төрийн жолог бүх хатах. Сайн бацхан уу? Нэвтрүүлгийн маань зочин хомирт MCS группийн захирлуудын зөвлөлийн дарга Жамбал Жамцын од жаргал хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу та? Сайн байна уу. Бид өнөөдөр Монголын хамгийн завгүй хүнийг урьсан их баяртай байна. Монгол тулхтны 100 эрхэм. Монголын бахархал болсон хүмүүсүүдээр үзэгчд бахархахаас гадна хөтлөгч бид нар хүртэл их бахархдаг. Өнөөдөр бид нар бол их бүтээлчхөнтэй уулзаж байгаадаа сэтгэл их дүүрэн байна. Ингээд анууган би ихний асуултыг тавьж энэ нэвтрүүлгийнхэн хамайг хаглаасай гэж хүсэж байна. Таны энэ өнөөдрийн бүтээсэн амьдрал тийм ээ өнөөдрийн энэ одоо дивжээнд өнөөдрийн энэ хэмжээнд хүрэхэд чинь таны хүүхэд насны амьдралаас бүгдээ одоо хүүхэд насны тань тухай ярьж эхлүүл сонирн болов уу гэж бодож байна. Би 65 онд төрсөн, Баянгөр аймагт төрсөн. Тэгээ 69 онд манайхаа Улаанбаатар руу нөөсөн. Тэгээд Улаанбаатарт одоогийн байгаа 3 дугаар хурлын 500 айл гэрт амьдарч байсан. Дараа нь Микст ирээд хэс тавуулаа. Тэгээ аав ээжтэйгээ Микст бага насаа өнгөрөөсөн. Тэгээ хүүхэд багт бол одоо бидний үед чинь социализмын үе байсан. Тэгэхээр одоогийн яг юм зах зээлийн эдийн засаг биш өөр систем байсан. Тэр утгаараа бид нар бол энэ сонирхолтой яг хоёр системийг үзсэн. Би хацтай гэж боддог. Тэгээ одоогийн байгаа амьдралыг хүүхэд ахуйтай харьцуулбал мэдээж хоёр өөр систем учраас тэр юм амьдрал бол тийм маш сонирхолтой юм ховор байсан. Одоо нэг жоохон гадаадын юм уу жоохон нэг ундаач юм уу боовч юм болохоор асар их одоо баярлдаг компот болохоор тэрийг их одоо маш том гэр бүлийн жилийн баяр уддаг. Гэх мэтлэн бол хүүхэд насын дуртгал бол асар их. Тэгээ одоогийн үедээ нөгөө юм ховор байхад чинь юм илүү амттай байсан юм шиг байна. Би гэдэг их хэн хэвлий 10 сар уруугаан урган ургаж их газар төрүүтэн дээшэн урган ургасан цаг тооны үргэлжлэл цагаан сүүний ургамлаа. Эмээтэйгээ байсан юм уу эсвэл ээж автайгаа байсан нэг экзэгтэй дурсамжууд бүр санаанаас гарддаг. Харуусал, баяр юу ч байдгийг нэг тийм нэгээн дурсамж ярихгүй юу. Би нөгөө хүүхэд байхдаа 10 жилх доошоо харж газараас тэр нэг товч мөч их суглуулдаг байсан. Яагаад тэгдэг байсан юм бүү? Тэгээд суглуул. Тий, тэгээ манай эмээ дээл ойдаг. Бас ингээд товч мөч их бүгдийн засч өгдөг. Эмээ. Эмээ дээ. Тэгээд нэг яагаад ч эмээд л тийм хэрэгтэй юм байна гэж бодоод гоё товчууд цуглуулж микс тэгээд хичээлд явж газар харж явж товчглууд авчиж гэдэг байсан бас. Тэгээд нөгөө их гоё товч авч хүн гоё өнгөтэй олон товч гэдэг эмээ баярлдаг байсан юм шиг байна. Тэр их тийм хаяа санагдсан. Тий. Тийм манай аав Баянгөр аймгийн Баянболог сум их. Тэгээд манай ах үдэрийг нөгөө Баянгөрийн Баянболог авч явдаг байсан. Тэр үедээ хөдөө очиод бас нөгөө гоё барилддаг авдаг. Тэгээ нөгөө хорхог хийгээд хамаатаа суглаад тэр үе бодохоор тийм их гоё дурсамжтай их гоё үе байдгийн. Та аялах дуртай юу? Гэтэ явна хөдөө явах дуртай 100. Нэг 7-оос 10 хоног Монгол нутгаараа аялаа. Тийм бүгд гэр бүлээ аваад тэгээ нэг хээр явж байгаа туртай газараа майхан барьж буга хоол хэрэг хоол мод өгдөө. Тэгж явах чинь хамгийн гоё амарсан юм шүү. Яг ялангуяа манай монголч нөгөө үзэсгэлэнтэй газар их учраас.
бид чинь Европ ч юм уу Америк ч юм уу хаана дуртай газрын хээр майхан бариад бууга хоол идэх тийм боломж л хааж байхгүй шүү дээ. Тэгээд тэр боломж л манад үнэхээр бас байгаа учраас би тэрийг нөгөө гой сайхан тэр таашаал бас мэдэрч жил болгон 100 л одоо явж ий гэж бодоод байгаа шүү дээ. Сүүлийн хэдэн жил явж байгаа. Манай ээж Дундгуй аймгийн Дэлгэр цогт Бадамж гэж байсан. Тэгээд аав ээж хуйлаа эмч байсан. Тэгээ эмнэлэг хуйлаа эмч байсан тэр үед цагаан халааттай бас тэр ажиллаа нь хаяа нэгт орох тэр их гоё юу бас байдаг. Тэгээ жоохон байсан учраас бас тэр болгон сайн санддаг юм аа. Чигийн тэртээ Дундгуй аймгийн Дэлгэр цог сумын нутаг эмтийн тал төгсгийн хонхор гаргал түүж явсан жаахан батн. Өнөөдөр Баян Хунгар аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч хийгээд ажил нь сайн амьдрал нь ч тэгш байна. Манай жаргалын гэрүүлүүдийн нэг энэ айлын онцлог гэвэл гэр бүл улам сутрааран эмч нар юм аа. 20 жилийн өмнө аргал түүжсэн Бадамж шиг олон малчны хүүхэд нам засгийн харьяалаар боловсролын дэдийг болж соёл тэргэн болцоож өр бүтээлтэй ажиллаж байна. Энэхүү одооноос мэрэгжлийн сонгож өгч магад. Дэлгэр цогт сум гэдэг чинь бол одоо Төшөө Тан аймаг Дайчин байсан хөшөө гэж Амар далай гэж төвтэй шашны их том цуул төрсөн автономтын 6 баатар төрсөн хөшөө юм штэ. Төшөө Тан аймгийн Дайчин байсан хөшөө гэдэг чиний ижигийн нутаг Дэлгэр цогт сумыг ярьж байна л да. Дэлгэр цогт сумын бол саяхан нэг би телевизээр тэр жижиг дунд бизнесүүдийг дэмжих талаар тэр сум гайгүй ажиллаж байгаа юм шиг. Жинхэнэ одоо зулмал цагаан эсхийг бол Дэлгэр цогтод хийдэг энэ төр гэдэг ингийн. Тэгээд ээжийнхэн нутагт тэр анхаарал тавьж ээжийнхэн нутагт тэр нь юу хийж байна. Би нэг юм одоо сүртэй хийж гаваагүй. Яг зүгээр бид нар нөгөө Дэлгэр цогт сумд нөгөө эмнэлэг сумын эмнэлгийг ээжийн нэрмжт болгож гисэн. Тэгээд бид нар нэг жоохон хөрөнгөрүүлэлт хийгээд засаад бас 4-5 жилийн өмнө юм да. Нүнжиг гэж юу? Нүнжигтэй юу? Тэгээд яриа юу юм өгөөмөр гэдэг юм уу? Юм утсан гэдэг юм уу те? Монгол хүмүүс аав ээжийн ачийг хариулна гэж бүр тийм их онцлогтой тийм ээ өөрийгөө өсгөж үндэлгсэн хүний ач санах гэж ийм гайхалтай зан үйл бидэнд байдаг монголчууд эдэнд та өөрийгөө ингэж сайхан өсгөж үндэлгсэн эмээ ээжийнхаа ачийг хариулж чадсан гэж боддгоо. Яг зүгээр мэдээж өөр хүүхдэнд сайн хүмүүжлтэй болоод сайн бол одоо тэнгэрээс харанч гэдэг юм уу баярлдаг ус тэгж хүмүүс ярьдаг. Зүгээр амьд байхад нь баярлуулж чадсан нөгөө яг бид нар нөгөө оюутан байхдаа их бас 8 хийгээд тэр үедээ л одоо өөртөө таарсан юм бас яг бас тэр Porsche 50-ны цаас авчиад гайгүй орлоготой болгонготой би эмээдээ мөнгө өгч ирсэн. Тэгээд эмээ ихтэй бас тэтгэврээс илүү их мөнгө авах гэж баярлдаг байсан. Яг тэр үедээ л бас их боломжийн тэтгэврээс нь бас нэлээд хэдхэн нугуулсан. Тэгээд тэрийг авчаа сайхан авдрандаа хийдгсэн. Тэрийг бодохоор бас тодорхой хэмжээнд баярлуулж ирсэн байх л гэж боддог шүү дээ. Гэтэ мэдээж яаж одоо яг хүмүүжүүлсэн ач бүрээс аливаа юм ачиг хариулсан хүн гэж нэг байхгүй бах тий. Нэгж байдаг. Тэр бол яг баярлуулж бас зөв явуулж сэтгэлийн намрааж байсан сайхан юм л байдаг бах тийм ээ. Эмээ чи нөгдөө баг залуу байхад бол хүүхэд их онтом хаяадаг шүү дээ. Эмээ чи сэрэгтэй яаж сэрээдгүй гэж. Санаж гэнэ үү? Ер нь гайгүй яг тэг голуу илүү яг тушаалагддаг гэсэн үг би гурил хилдэг байсан гэрээ. Миний үндсэн ажил мод хаглах. За. Тэрийгээд одоо яг хийхгүй жоохон загнах бас яах. Тэгээ нөгөө бид нар тог үнэтэй байсан учраас микт нөгөө тогоо хэмнэх гээд бас мод төлдөг гэсэн. Тэгээ мод төлөхийн модоо хаглах хэрэгтэй. Тэгээ орой лавшаагаас гурилаа илтгэх хэрэгтэй. Ийм үнцэн ажлыг хариуцсан бас. Тэгээ тэрийг л одоо хийхгүй л хаяа загнадаг гэх юм бас. Хүүхдийн хүмүүжил бол өглөө сэрээхээс эхэлнэ гэж нэг бичсэн байхыг уншсан л да би. Жишээлх нь бол Наполеоны эмиг их Францын алдарт хүмүүний бас гэж өглөө дууддаг. Миний Францын алдарт хүү суутхан чи бас гэж дууддаг. Тэр намайг их огшоож одоо хондоо огшооч гэж монголоор хэлээг байх л да. Зүгээр тийм хөөргөж намайг Наполеон болгосон гэж Наполеон дурсан байдаг. Тэгэл би асуусан юм л да. Эмээ чи яаж сэрээдэг байсан бол да гэж тэгж өглөө босоход ямар ч байсан гоё нөгөө сүйтэй цаандээс 10 твтээсэн мэрэг тэрийг нийддэг байсан. Тэр л их гоё байсан. Тэр чи өөр их том хайр шүү дээ тэрний цаа. Гурил хилддэг хүүхэд байсан гэж байна. Одоо хэр гурил хилдэж байна? Тийм боломж байна уу? За дуурайг хавар та. Гэрээ ажилд хэр оролцоо та? Таруу. Яг үнэ хэлэхдээ. Их ажилтаа хүн бүлгэртэй хонц байдаг шүү дээ.
Тэр л журмаар явдаг гэж бодвол. Тийм. Өдөр шинэгүй эрчим хүч тархинаас уудлах би нүүдлийн цахилгааны станц. Be strong гэж яддаг шүү дээ. Хүчтэй бай гэж. Шүлэг болгон шөнийг сүлэх, шүүдэр тоолон ягээ цацах би цахилгааны станц. Зөв өдөртгөл хэвээр баг тийм. Би нүүдлийн цахилгааны станц. Дэлхийн цөмөөс хүйгээрэн зэнэглэгдэж, дээд тэнгэрийн одонд хүслээрэн бэлгэгдсэн би нүүдлийн цахилгааны станц. Тэр гайг бас сурдаг байсан юм шиг байгаа. Бас бүлгийн дарга марга гэдэг бас тийм сэнтэг байсан юм байж магадгүй юм шиг байна. Сэнтэг гэдэг чи одоо чинь тэр үеийн үеийн хэлзээр хэлдэг тийм ээ. Бас коммун гэж хэлдэг байсан. Тий. Сэнтэг коммун хүүхэд гэж. Одоо хөгжмөө тоглолтгүй. Ямар хөгжим яг тоглолтгүй байсан юм? Одоо гайг одныг тоглохгүй дээ. Яг гитар тоглодог, соёл гитар тоглодог гэсэн. Чөлөө цагаараа тоглох уу одоо? Гэхдээ яг тоглоно гэхдээ дууны үггүй болчиход ерөөсө дуу дуулж чадах байлцсан. Тэр үед бол бас их дуулдаг. Дараа нь оюутан байгаад киевд очих гэсэн. Монгол оюутнуудаа гадаад оюутнуудыг гитар дуулж их баясдаг. Бидний тэр үеийн одоо хамгийн нөгөө таашаал авдаг юм байсан гэх юм уу? Одоо шиг караоке ч юм уу, гой диско, бар мар гэж байдаг уу? Гэхдээ бас хаяа бас настраар бол бас тоглох гэж үзсэн. Тоглох уу те? Монгол тулхтны 100 эрхэм. Оюутан ахын дурсамж гэснээс та гэр бүлийнхаа хүнтэй хэдийгээр танилцсан бэ? Тэгээ манай гэр бүл Батмүк гэдэг энэ орчлон сургуулийн захирал. Тэгээ бид тэр бас оюутан байхдаа Киевт танилцж байсан. Киви оюутнууд. Киви оюутан. За хөгжим дарж агаад авцсан уу? Яав. За Хөнгө хөгжим дарж байгаа. Дуулж өрж байгаа. Дуулж хурдж байгаа. Ямар бид спортын биеийн тэмдэгтэй сургуулийн сургууль байсан. Тэгээ бид би бас сакс тоглодог байсан. Тэгээ бид сакс тоглож байгаад л танилцсан даа. Энэ Sky Resort цаана нэгтцэн. Тэг ингээл энэ доогуур замаар явахар ч их гоё романтик гэдэг шүү дээ. Гэрэл асчихсан. Сэтгэл нэг гоё юм гэгээтэй. Тэгэхээр эндээс ч гэсэн энэ гоё талбайг харахад ч бас их сайхан сэтгэл уужрмаар. Тэгэхээр нэг бүтээн байгуулалтаас ч бодоход таныг их романтик хүн болов уу гэж бодмоор. Та ер нь хэр романтик хүн? Романтик. Хүний багнаас гэдэг бол тэр тусман залуу нас гэдэг бол ичих их багнаас. Тэгэхээр ингээд нэлээд ухаан суугаад ингээд том хүн болж бүтээлч хүн болсон хойно. Монгол орныг өнөөдрийн нүдээр харахад юу ничмээр вэ? Яг Монгол би зүгээр ичихэн гэдэг нь бас учиртай байх. Зүгээр яг мэдээж илүү боломж байна уу, сайжруулах боломж байныг бол мэдээж байгаа. Энэ хотын утааг харуул одоо бид нар өөрсдийнхөө саналж чадахгүй байна гэж ичин гэдэг талаасаа бол баг хотын утаал илүү юу юм уу төхөм юм уу гэж. Та ер нь эр хүний хувьд өөрөө хэр эр хүн гэж өөрийгөө бодож яддаг. Эр хүн байна гэдэг чинь бас их нарийн асуудал юм шиг байна шүү дээ орчин үед тий. Айгүй хэлгүүд дээ одоо эр хүнд чинь худлаа хэлдэг үү? Нүнжигтэй одоо юу гэдэг лээ? Тэр зангууд нь байх хэрэгтэй баг. Танахын талбай хажуу талд энэ өндөр байшинг барих үед энд монголчуудын бүр эрхэмлэн очдог, их хүндэлтэй ханддаг эмнэг сургагч гэсэн баримлтай ийм парфэс маягийн нэг талбай байсан. Цэцэрлэгтэй, их өвгөн өндөр настай гацууртай. Тэгээ энийг ингээд хусаад хажуу талд нь байшин бариад эхлэхээр улсууд бол ярьж эхэлсэн л дээ. Улаанбаатарын нэг аятайхан орчин нэг л гоё газрыг л алах хийчлээ гэл. Ягаад гэвэл тэр хүн гоё гэдгийг нь бол харахад гоё байснаас гадна тэнд олон хүний залуунаас олон хүний амьдралын тоймтой, товтой юмнууд холбогддог. Тэнд болзож байсан байтаараа, тэнд хүмүүсүүд сууж уулздаг байсан байтаараа, тэнд сууж уйлдаг байсан ч байж мэднэ, тийм ээ. Тэгээ дараагаар нь шинэ барьсан байшингийнхаа урд талд яг хэвээр нь ингээд тавихаар өөрт чинь бол хүмүүс маш их хүндэтгэлтэйгээр хандсан. Үгүй энэ хүүхд чинь нэг юм хийхдээ нэг хүн хүндэтгэж яддаг хүн байна гэж. Тэгээ одоо ер нь хоттой юу хиймээр санагдчих. Хот мөн яавал гоё болмоор санагдах юм өрч. Нэг ингэж ярьж байгааг сонссон юм байна. Одоо энэ зайсангаас хотын төв рүү орох гэж өглөө бол их хэцүү болж байгаа. Тэгээд зайсангийн бүтээн байгуулалттай холбоотойгоор өглөө ажилдаа явхад зарим тохиолдолд бараг 2 цаг болж ах шиг байна тийм. Тэгэхээр та энэ зайсанг Улаанбаатарын төв рүү холбосон юм лифт шиг юм тавьчихлаад ингэс нэг тийм сонирхолтой яриа сонсч байсан. Яг бид нар одоо тооцоо хийж байгаа амаргүй л тооцоо хийж байгаа тэр бид хоттой ярих хэвээр дундуур нь
яг аль хаананы мөндөр багнуудаа зоож болох уу? Ер нь болохгүй юм байхгүй шин. Гэхдээ надад бол бүр сайхан санагдаад пондгорын цугал пог гэж буугаал Хонконгийн янз янзын орнууд байгаа шүү дээ. Яг л тийм асуудал гараад тийшээ одоо хүрэхээр нөгөө тээвэр байхгүй учраас кабель татчихж байгаа. Тэр тохиолдолд бид нар одоо бас тэр болох нүг бас манайхан бас тооцож байгаа. Тэр санаа бүтүүлэх сайхан юм аа. Тэ. Тэр бол нэг болохгүй юм байхгүй. Тэрийг одоо мэдээж яг дунд нь яг үнэхээр тийм боломж байна уу? Яг тэр багнуудаа зоочих шо байшин гүүр одоо юм хэрэгтэй хэлэх нь харна л да. Бас юм болохгүй юм байхгүй. Юу хийвэл хамгийн үр дүнтэй бөгөөд масс их амарсан чухал вэ гэдэгс нэлээд судалгаа явуулаад ерөөсөө ойлгомжтой байнаас хотын утаа юм байна. Энэ хүрээнд бид нар хоёр одоо үешттэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт эхлээд энэ үйл одоо яаралтай яаж хурдан шийдэх үү гэдэг дээр бол бид нар энэ Туркийн 100-ыг бол нэг 70,000 100 оруулж ирж байгаа. Энэ өөрөө бас яг үнэхээр одоо хамгийн энэ мягны солилцын сангийн лабораториор баталгаажаад хамгийн утаа сайн одоо ялгах үз утаа гаргахааргүй юм 100-г батлагдсан 100 байгаа. За энийг бол бид ингээд нэг энэ үйл нэг 70,000 100 ямар ч гэсэн гэрхүүтэй мягны солилцын сангийн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд засгийн газраас энийг удаас бас хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар оролцъё. Бизнесийн хөгжлийн хувьд бол яг энэ төр засгийн бодлогч энэ байна. Донорч бас оролцъё гэж энэ. Тэгээд бид нар энэ дээр нэлээд орвиттой оролцохоор ингээ хүн хүч зохион байгуулалтанд нэлээд ороод төрүүчийн одоо 100-ууд нь 10-20,000 100 нэрчээд одоо борлууд явж байгаа. Хоёрдугаарт бид нар дунд болон удаан хугацаанд дээрээс хийн төлсийг нэвтрүүлээ гэж одоо судалгаа хийж байгаа. Хийн төлс бол зөвхөн удаан хугацаанд буюу дунд хугацаанд бол хийн төлс нь хамгийн оновчтой гэж одоо бид нар зүгээр бидний тооцоогоод гэж гарч байгаа. Тэгээд тэрүүгээрээ бид техник дэвсгэрслийн хийгээд одоо коксимийн үйлдвэр тэрнээсээ гаргасан нүүрснээс гаргасан одоо хийн төлс гаргах юм төслөө одоо судалгаа шатндаа явж байгаа. Энэ бол мэдээж хөрөнгө оруулалт шаардсан бас хугацаа хэрэгтэй. Нөгөө талаасаа бол одоо орон сууцчлуулах гэж MCS Property Company одоо төсөл хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Бид нэг 2300 айлын орон сууцыг нөгөө шин гэр хороол гэж нэрлэж байгаа. Шин гэр гэж байгаа учир нь гэвэл гэр өөрөө Монгол гэр чинь нэг 20 хэдэн метр квадрат байдаг. Тэгэхээр хамгийн бага нэг 20 метр квадратаас эхлээд 30-40 метр квадрат тийм залуучууд одоо бас орлого багтааж гисэн авч болох үст тийм нөхцөл бүрдүүлэхээр орон сууцны хороол барай явж байгаа. Монголын түүх томог үлгэр за би ч яг яруу наригч хүн болохоор бас нэг уянгийн байдалтай шүү дээ одоо. Утаагүй гал гэж байдаг үл гэж ярьдаг байхгүй. Монголын түүх томог туйлс үлгэрт утаагүй гал гэж байдаг байл гэж. Монголчуудын тэр ярьдаг утаагүй гал гэдэг магадгүй тэр ил галыг хүсдэг тэр байглаасаа ясан мөн чанарт нь ямар ч байдгийн бол ер нь хот руугаа ингэж дурлаж ингэж их нөөх чинь зөв юм уу буруу юм. Хот улсруулах юм биш үү дээ Ватикан шиг. Миний хувийн бодол бол зүгээр хотыг жоохон одоо татвар талаас нь гэдэг юм уу эдийн засгийн талаасаа жоохон тийм хөшүүрхтэй бас босготой байх явандаа бодлого хийх юм лөө л гэж боддгийн. Зүгээр яг шууд ирээд дурын хүн одоо ирээд гэрээ бариад одоо хаан дуртай газар бууч болд юм уу юу бас тий. Яг мэдээж энэ бол тийм бас хэлэхэд их бас шууд тийм ингэх ёстойг хэлэхэд хэцүү бас асуудал баг. Мэдээж хүмүүс одоо хөдөө орон нутагт ажиллагүй байгаа ч юм уу амьдралын ирэхээр хот руу бараадад ажиллаж байгаа хүнийг одоо шууд бас нөгөө хүнлэг талаасаа гэдэг юм олон талаас нь л ярих байх л та. Би бол шууд энийг бол мэдээж цаг хугацаа хэрэгтэй байх. Одоо эдийн засаг хөгжөөд энэ эдийн засаг өөрөө их өсрөнгөө хөгжих юм одоо боломжтой үед ялангуяа хөдөө орон нутг руу дидцэн болон уул уурхайн их төслүүд одоо шилбэл их хүчтэй хөгжиж байна. За бидний жишээ дээрхэд яг одоо өмнө говьд хэрэгжүүлж байгаа манай NHS-ийн төсөлтөгт бол цогццын сум бид нар анх очиход бол ажилгүй одоо ажилгүй хүн олон байсан. Одоо бидэрт бол цогццыг бидний ойлгосноор ажилгүй байрг байхгүй. Одоо ерөнхийдөө тэнцний хов хасан газар болохоор хүн амьдрах, уул уурхай дагаад хүмүүс амьдрын тэгээд дидцэн бүх юм шийдэх хэрэгтэй. Тэгэхээр бол бүгдийг яг шинээр нь хийх бол бас гоё бас одоо нөгөө таашаалтай бас гоё ажилтай. Яг бүгдийг ингээд хийгээд дуусаад ерөнхийдөө жигдэх их гоё. Одоо ерөнхийдөө бас нэлээд юм бид нар дуусч байгаа сая баяжуулах хөлдөрөө дууссан, уурхай үл ерөнхийдөө жигдэрсэн. Одоо бид нэг 29 сарын 24-нд нөгөө цахилгаан станцын нээлттэй хий. 18 мегаваттын бас анхны Монгол инженерүүд өөрсдөө барьж дуусгаж байгаа цахилгаан станц. Тэгээд бас нөгөө автозам бид нар бас тэр үеэр бас нээх бах. 240 км бас л анхны бас богино хугацаанд хамгийн богино хугацаанд бий болж байгаа хүнтэй хацын автозам. Нөгөө Ухаадгаас Гашинсбат руу бариад дуусж байгаа. Тэгээд жил хэдэн саруудаа. Тэгэхээр их л богино хугацаа гэж замынхын үздэг юм билээ. Тэгээд бас нэлээ манай Монголын замын гол компаниуд бүгд хамрагдаад бас нийлж хийж байгаа. Гэх мэтчлэн яг тэгээд бид нар бас орон сууц бас нэг хотхон
барьж байгаа. Тэгээд сургууль цэцэрлэг барьж эхлэн гэх мэтлэн бол бас гоё. Тэнд бол тэгээ яг нөгөө хамгийн гол нь залуучууд яг гэрүүл ингээд яг хөдөө очиод өөртөө яг төгсөн оюутнууд яг мэрэгжлээр ажиллаад яг тиймд оролцоод өөртөө их бас дуртай байдаг юм байна гэж бид Хүмүүсийн хамгийн гол санаа зовж байгаа юм Монголд ингээд уул уурхай хөгжихийн хэрээр гэр бүлийн асуудал яах ёстой болоо гэж санаа зовж байгаа шүү дээ. Ирчүүд нь тийш уурхад ажиллаа гэж яваад өгдөг. Тэгээд бид нар чинь улирлын чанартай ажиллана. Энэ хооронд нөө гэр бүл гэдэг юм чинь хол байгаад ингээд эхлэхээр энэ асуудлыг яаж шийдэх гэж байгаа юм бол гэдэг дээр таны бас саяны хариулт таарж ах шиг байна тийм ээ. Дундгой аймгаас бусад бүс нутгаас асар их хүн нүүж ирж байгаа. Тэгээ зогццын сум анх очиход байсан хүний тоо одоо бол хэд дахин нэмэгдэж одоо 13 мянган хүн болж байгаа мó гэж ойлгосон. Тэгэхээр энэ мэтлэнгээр нөгөө эдийн засгийг хөгжүүлэх гол том төслүүд ингээд явчвал тэрийгэ дагаад бас хот руу юу бол нэг явахгүй гэж бодож байгаа. Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаас уудлах би нүүдлийн цахилгааны Би strong гэж ярьдаг шүү дээ. Хүчтэй бай гэж. Таны тухай яг албан ёсоор ингээ өгсөн ярилцлага ч юм уу одоо телевизийн нэвтрүүлгийг бол би үзэж байгаагүй юм байна. Гэхдээ хүмүүсийн ярихнаа бол таныг маш бага насандаа ээж аваа хоёроосоо одоо хагцсан гэсэн юм яриа байдаг. Та ер нь аав ээжийнхаа тухай тийм ээ одоо дурсаад түрүү ах トゥ тавлаа гэж хэллээ. Тэгэхээр та энэ тухайгаа бас дурсаач. Яагаад энийг асууж байгаа юм бэ гэхээр өнөөдрийн бие хүн өнөөдрийн энэ оц жаргал гэдэг энэ хүн болоход таны тэр үдсэн тулсан бас нөлөөлсөн баха гэж хувь хүнийхээ хувьд бодож байна л да. Хүүхд байхад манай аав ээж хоёулаа эмч байсан. Тэгээд хоёулаа бас өвчний шалтгаанаар нас өгцөн. Тэгээд бид нэр эмээтэйгээ тавлаа үлдсэн. Тэгээд яг хичээл сурлага бас гайгүй байсан. Эмээгийн одоо биднийг бас хүн болгосон ачаал гавь бол их том. Тэгээд бид нэр дээд сургуульд явах боломж бас хичээл сургууль гайгүй сурч ирсэн. Аав ээжийн хүмүүжлийг ачвах. Тэгээд гайгүй шалгалт өгөөд бас гадаад сурах тийм боломж олцсон. Тэгээд мэдээж бүгдээрээ бас амьдрах хэрэгтэй учраас хичээлийн хажуугаар оюутны стипенд бол их бага 60 рубль байсан. Тэрний хажуугаар бас жоохон өөртөө таарсан бас 8 хийж эхэлсэн. Тэр бол тухайн үед одоо би сандгийн бас Оросоос Монгол руу хэрэгтэй байсан мотоциклийн Porsche, мотоциклийн одоо Ginj, тамхины цаас гэсэн тиймэрхүү бас 8 хийж лээсэн. Одоо тэр үеийн оюутан болгоны л одоо хийдэг байсан. Эндээс бас одоо таргууны малгай авч бас зарна. Бас тэгжил бас тэр үеийн л одоо оюутнууд бүгдээрээ тэгж амьдардаг байсан. Та бүхнийг тэгж сайхан өсгсөн хүний зэрэгт хүргэсэн имэнт нь одоо амьд сэрүүн байдгүй. Мэ бас сүүл 90-аад оны хэрэг нас орсон. Хүүхэд байхдаа ер нь хэр мөрөөдөлтөй хүүхэд байв. Мөрөөдөлтөй бол байсан юм шиг байгаамаа. Би зүгээр 10 жилийнхаа нөгөө 10 жил чи хүүхдэд биенийхээ дурсгалын нэвтрээгээд бичиж үлдээдэг байсан шүү дээ. Тэн дээр би төв шуудан гээд нэг байшин зураад их өндөр байшин гоё ёс зурх дуртай бас манай ах одоо бас их гоё зурдаг гэсэн дөөрөж дурдаг байсан юм шиг. Тэгээ тэн дээр бас энэ Coca-Cola гэж бас бичээд пост офис гэж бичээд нэг юм одмо зурцсан бас байд юм аа. Одоо тэр утгаараа бодлаад тэр хийн онлын зөн гэдэг юм чинь урьдчил тааж мэдрэх гэж одоо бид нар хэлдэг. Тэр бол их тийм оргуу биш тийм ортон байна гэж ойлгодог. Тэгэхээр би тэр тийм мөрөжжсэн юм шиг. Тэгээд нэг тийм гоё өндөр байшин өөрөө барина гэж бодоогүй ч байсан магадгүй зүгээр. Яа чин тэр нэг тийм одоо ирээдүйн гоё амьдрал нэг тиймэрхүү байх хэрэгтэй болов уу гэж мөрөжжсэн юм шиг. Маш сонин бас түүхэн шүү дээ тийм үү. Тийм би бас энийг бас хаяа бас найзтай бас ярьдیں۔ Тэр үед ягаад ч юм тэгж тэр үед нэг тийм Coca-Cola хэлэг тийм гоё юм бодогддог байсан юм шиг хүүхд байхад. Extra sense гэж байдаг шүү дээ. Хүний одоо гээд хүн зүгээр төрүүлээ мэдчихдэг. Тэр одоо хийн онол гэдэгтэй холбоотой юм шиг. Тэрнтэйг гэж хэлэх нь хайшийн зүгээр дээр үеийнх юм чинь. Тэр утгаараа бас тийм сонирхолтой давхцал гэдэг юм уу бас байдгийн шүү. Та хүүхдийн дурсгалын дэвтэр дээр зураад өгсөн юм байт юм уу? Эсвэл хүнийх дээр зураад өгсөн байт юм уу те? Тэгээ тэр зургаа олж үзсэн үү ер нь өөрөө? Танд авчираад үзүүлсэн юм уу те? Олж авах гэдэг юм үзсэн. Би нүүдлийн цахилгаан станц. Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаас уудлах өнгө гэрэл өөрөөсөө нэрх би нүүдлийн цахилгаан станц. Сэдвийг нүүрс шиг залгилж сэрхүүн зууханд шатааж шүлэг болгон шөнийг сүлэх шүүдэр тоолон гэгээ цацх би цахилгаан станц. Арьсгүй гараан хорвоог тамтирч
аль харанхуй руу судсаран гэрэл өртөөлөх, халуун талаас сан ургасан, халуунтай хүүхэд шиг өөхөлсөн би цахилгааны станц. Өөнтг сэтгэлийнхэн хөөрлөд автаж, өдөртөн хэд асаж унтардагч, дэлхийн цөмөөс хүйгээрэн зэнэглэгдэж, дээд тэнгэрийн одонд хүслээрэн илэрхэгдсэн би нүүдлийн цахилгааны станц. Тэр утгаараа би бол их тийм өөдрөг байгаа. Монгол хүн бүхэнд л зөнтэй гэж яриад байгаа шүү дээ одоо. Тэгэхээр та ер нь зүүн биелгийн хувьд хэр ихтгэл үнэмшилтэй хүн бэ? Гэтэ шинжлэх ухаанч одоо яг бидний үзсэн сургууль школ бол бас нэг өөр байлаа шүү дээ. Одоо юу гэдгийг хийн онол гэдэг чинь байхгүй ч гэдэг юм уу те сүнс гэж байхгүй ч гэдэг юм. Тэгээ одоо эсвэл энэ чинь яг тийм бас үгүйсэх арга болчихлоо шүү дээ. Шинжлэх ухаанч өөрөө тэрийг нэг үгүйсэхэ болцсон юм болов гэж ойлгоод байгаа. Ядангуяа хийн онол гэдэг шүү. Монгол тулхтны зүүн эрхэм. Ромыг нэг өдөр бүтээгээгүй гэж үг байдаг тийм ээ. Та нэг л өдөр MCS гэдэг том үндэсний хэмжээний компанийг байгуулчихвал ерөнхийлөгч нь болоогүй лавтай. MCS компани анх ямар бизнес хийсэн, анх ер нь хөрөнгө мөнгөө яаж босгож байсан тэр талаар та бас нэг. Тэгээ 93 онд би анх 89 онд Киевийн политехникийн дээд сургууль төгсөж ирээд төвийн эрчим хүчний системд ажиллаж орсон юм. Математикийн инженерээр. Тэгээ 2 жил ажиллаад би дараа нь эгийн голын усан цахилгаан станц гэж тэр үед нөгөө тезүү хийсэн. Азийн хөгжлийн банк санхүүжүүлээд тэнд Электроват гэж Швейцарын консалтинг компани ажиллаад тэртэй бид нар дотоодын зөвлөхөөр би эрчим хүчний эдийн засгчаар гэж тийм ажиллах бас одоо боломж олцсон. Тэр үедээ бид нар нөгөө би 3 сар Швейцарт тэр Цюрих хотод Электроват компани дээр энэ тезүү эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг хийх тооцоог хийх боломж олдсон. Тэгээ 3 сар би Швейцарын Цюрих гэж тэр хотод Электроват гэж компанид ажиллаад бол юм консалтинг компани гэж ер нь их гоё ажил юм байна. Оюун ухаан шаардсан. Мандаа нэлээ тийм боловсрол шаардсан тийм оюуны их сайн бизнес юм байна гэж нэг ийм бизнес хийх юмсан гэж яг төрж ирсэн. Тэгээ бид эгийн голын тезүү дуусаад 93 онд тийм эрчим хүчний чиглэлээр консалтинг бизнес хийх эхэлсэн. Тэгээ MCS гэдэг маань Монголын консалтинг сервис гэж үг нь англиар зөвлөгөө хүлчилгээ гэсэн ийм нэр өгч ирсэн. Тэрийг бодож. Тэгээ бид нар эрчим хүчний чиглэл салбарт орон нутгийн зөвлөх үйлчилгээ эхлээд дараа нь хөдөөжихөн салбарт бас тооцоо хийж өгнөд анх Дэлхийн банк бидэрт сонирхож байна. Одоо судалгаа хийлгэе гэж ирж ирсэн. Тэгээ би тэндээ тийм инээдтэй бас одоо түүх санагддаг юм. Би нөгөө офис одоо сайн конторгүй учраас нөгөө Дэлхийн банкны хүн ирж уулзъя гэдэг. Тэгээ би одоо заавал тэр үчи би нэг цэцэрлэгийн өрөө авчихсан юм. Тэгээ цэцэрлэгийн өрөөнд авчираад том юм яриад хэлтэй биш гэхэд би урт цагааны хажуу цэцэрлэгт бид нар нэг өрөө авсан байсан. Тэгээд компьютергүй тэр үчи компьютер сүнтэй байлаа шүү дээ. Бичгийн машин байсан. Тэгээд нэг жижигхэн бас найзынхаа компьютер манай партнер бид дөрүүлээ хийсэн. Тэгээд тэр үед яаж байгаа тэгээд Дэлхийн банкны ирж уулзъя гэдэг хаана уулзах гэж бодоод би статистикийн төв газарт нэг найзаас өгөөс. Танай өрөөнд гадны хүнтэй уулзах яа нэг 20 минут. Тэгээд нөгөөдөв чинь ирвэ. Тэгээд ирээд уулзаад одоо ингээд судалгаа тооцоо хийж игээд хөдөөж хүн салбарт бас нэг тодорхой төсөл байсан юм аа. Тэгээд уулзаад бас өөр компани танилцаа тэгээ хамт гараа явж ирсэн. Жорлон чи хаана вэ гэхгүй. Тэгээ би нэг бас мэдэхгүй жорлон хаана гэдгийг. Тэгээд санаандгүй ийшээгээ заасан яг азар бас тэр зөв чигийн заасан байсан. Хэрвээ тэгээ би офиск бас тэр үед бас бодож ирсэн яг офиск учраас гівгд яг тийм жорлонгийн мэдэхгүй байсан бол одоо айг бол өмчлөлт төрөхгүй байсан юм уу зүгээр. Тиймэрхүү бас инээдтэй болж лээсэн. За тэр бол яг тийм түүхтэй бид нар боддгийг. Тэгээ бид нар анхныхаа $5,000 Дэлхийн банкны тийм судалгаа хийх гэрээ авч ирсэн. Одоо чинь дараагийнхаа хийж байгаа ажлыг та төлөвлөгөө гэж ярьд юм уу? Юу юм хүсэл мөрөөдөл гэж ярьд юм болов? Танд тийм зүйлийн талаар. Тэгэхээр бизнес хийж байгаа усод ер нь тийм болчтой. За. Одоо ингээд нэг юм дууслаа. Тэ? Тэгээд дуусаад тэр нэг гоё одоо хүмүүст айгүй хэрэгтэй, олон хүнд таалагдсан, хэрэглэгчдэд одоо таашаалтай, тийм чанартай өрсөлдөх үйс бүтээгдэхүүн юм уу, бүтээн байгуулалт юм хийгээд тэр нь бол одоо олонний таашаал авч явал тэрнээс их таашаал авч байгаа. Тэгээд ажиллаж байгаа хамт олон өөртөө бас амьдрал бүх юмоо залгаад тий. Тэгээд хүн чинь тэрийг хараа суугаад байхгүй шүү дээ. Тэгэл одоо өшөө бас өшөө гоё юм хэмээр санагддаг. Тийм болчт юм. Юм шиг байгаа. Ялангуяа нөгөө гээд би өөрөө ганцаар хөтгöd байгаа юм шүү дээ. Тэгэхээр олон хамт олон компани нөгөө олон чиглэлийн хүмүүсээ гар нийлээд хийгээ сурчаар дараа нь ер нь өшөө
өшөө одоо томхон өшөө одоо масштабтай гэдэг юм уу? Яг улс орны гэдэг юм бүтэн байгуулт юм уу томхон улс хэрэгтэй юм хиймээр санагдаад байдгийг. Жишээлбэл MCC-д нэг ойролцоогоор 7000 орчим ажилтан байдгийг. За энэ дотор яг бизнесийг удирж байгаа захирал буюу ахлах менежүүдийн 260 хүн байдаг. За энэ улсууд энэ бизнесийг удирж хамт явж байгаа. Тэгээс би бол одоо ингээл өөрөө энэ төслийг хийгээл бүгдийг өөрөө зохиогоод бүх тийм байхгүй. Яг мэдээж яг бодлогын хувьд яг удирдна. Хөрөнгө оруулалт талаасаа бас яг тал талаас нь харах. Тэгэхээр бол гол одоо бидний бизнес ялангуяа бүтээн байгуулалтын төслүүдийг хийж байгаа манай хамт олон болно хийж байгаа. Тэр утгаараа бол тэр нь өөрөө ингээд тэмүүлээд байдаг. Тэгэхээр одоо гоё юу хийх вэ? Бизнесийн хүмүүс ингээд юу хийх вэ гэж бодохоор нөгөө яг зарим хүмүүс яг тэгээд нөгөө ашигийн төлөө гэж ихтэй эхэлж тэрийгээ бодлоо гэж бас бодоод идэг байх. Аль аль нь компаниуд юм. Ашигтай ч юмний төлөө бас явна. Гэхдээ ашиг гэдэг нь өөрөө илүү нэгдүгээрт яг ус хэрэгтэй. Хүмүүст одоо хэрэгтэй юм байх хэрэгтэй. Таалагдах. Хоёрдугаарт компанид өөрөө ашигтай байвал илүү одоо амжилттай явна ойлгомжтой шүү дээ. Энэ утгаараа ажиллахаар хүн гэдэг тийм зогсох одоо өнөөдөр тийм юу алга гэж. Монголд бол үнэхээр бид нар хийх юм асар их байна. Сайжруулах одоо гоё юм хийх асар их боломж байгаа Монгол. Эрчимтэй ажиллах нь буруу биш байх гэж бодож байгаа. Эний үр дүнд бол ус хөгжин, олон хүн ажлын байртай болно. Хүмүүсийн ажимдгаа сайжирна гэж л одоо бодож байгаа. Тэгэхээр Монгол орны төлөө дэлхийн хөгжлийг Монголд авчрах, Монгол хүний хувь хүний хөгжлийн төлөө гэдэг ингээд маш их яриа таны ярианд гарч ин л ерөөсөө голдуу. Тэгэхээр та ер нь юм зориулагдсан хүн гэж өөрийгөө боддгоо. Ийм л хувь тавилан төржээ гэж боддгоо. Айгуухаа би тийм онцгой шиг гэдэг юм уу? Би зориулагдсан тийм бол байхгүй. Хэлэх дуртай үг танд байдгүй, хэл зүгүүд байдаг шүү дээ. Зүүр үгүүд ч гэдэг юм уу? Өөрийгөө хүч оруулдаг тийм үг гэж байх уу? Тэр утгаараа бол одоо өөртөө хаяа хэлдэг бол одоо нөгөө be strong гэж одоо хүчтэй бай. Тгий бууж өгөө одоо хүчтэй бай гэдэг дотор хэлдэг. Тэр үгийг хэлдэг. Би бол хаяа бас тэгж хэлдэг юм шиг ба. Be strong. Тий. Сайхан үг гэн тий. Хүсэжсэн зүгээр өөрөө зөнгөөрөө ч юм уу зуржсэн тийм бол байдаг баг. Тэр бол тохиолдол л баг. Ялангуяа оюутан байгаад нэг зах зуухаас капитализм мэдрээ сонсож байгаа тэр нэг Wall Street, Nasdaq гэдэг одоо хөрөнгөний бирж гэж бас зах зуухад бас сонсож эхэлжсэн төгсөх үеэр ялангуяа 80-ад оны сүүлчээр тэр мөрөөдөл маань одоо биелүүлэхийн төлөө бид нар одоо яг нодлон 10 сард манай Energy Resource компани Mongolian Mining Corporation гэдэг нэрээр Хонконгийн хөрөнгөний биржээр гарсан. За энэ бол өөрөө бид ингээд олон улсын хөрөнгөний зах зээлд гараад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол бид нараас яг одоо бизнес хийж байгаа хүний амьдралын хувьд яг мөрөөдөл биелэх гэдэг одоо юу бол баг тэр болоо гэж бодож байгаа. Яагаад гэж хэлэхээр бол яг компани өөрөө ихтэй нэг хүний их байгаа ч гэдэг юм уу 2 3 найзынх байгаа жижиг байгаад тэгээд ингээд үүсэт хөгжөөд энэ үед нөгөө компани засаглал гэж бий болдог. Компани засаглал гэдэг нөгөө гүйц төлөвлөлөг, түүх, хувьцаа эзэмших хөрөнгө оруулалт шийдвэрийн одоо хоорондох эрх үүргийн зааг, тэгээд компани шийдвэрлэх процесс нээлттэй ил тод байх. Энэ бүх юм өөрөө нөгөө одоо барилгаар ярил бол одоо бүх цонхмонх нь гоё болоод дээвэр нь дуусаад ингээд бүх юм төгөлдөр болдог шиг компани гэж өөрөө юу юм бэ, корпорац гэж юу юм бэ гэдэг юм өөрөө их төгс төгөлдөр болоод гэдэг юм уу одоо нэлээ боловсрсон үдээ очихороо бид нар ялангуяа олон улсын хөрөнгөний бирж дээр хүлээн зөвшөөрөгдөж тэнд гарна гэдэг бол бидний хувьд бизнес хийж байгаа улсууд их амжилт одоо мөрөөдөл одоо биелж байгаа гэдэг бас энэ гэж хэлж болох гэж бодож байгаа. Мэдээж тэр танай компани IPO хийжтэй дэлхийн зах зээл дээр гарсан явдал бол Монгол хүмүүсийн хувьд, Монгол өрхүүдийн хувьд за тэр дундаа залуу бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол үнэхээр баяртай мөч байсан. Бараг телевиз бүхнээр дамжуулж исэн шүү дээ шууд. Тэгэд би бол хувьдаа гэр бүлийнхаа хүнтэй хундаг тулгсан шүү дээ. Тэгж их баярлж хүлээж авч исэн. Тэглүү яах вэ? Тэгэхээр маш сонирхолтой юм юу гэж ойлгосон гэхээр бид н road show гэж хэлдэг. Тэр нөгөө нэг одоо бид нар хувьцаагаа хөрөнгөний биржээр гарахад мөнгөө нөгөө хөрөнгө оруулалт хийж байгаа улсуудаа эхлээд дэлхийд тойрч бүгд тэр нөгөө уулздаг. Тэр аяллаа хэлж. Тэр нэг 2-7 хоног хавцаа болдог. Тэгээд Азийн орнууд, Сингапур, Хонконг, тэгээд энэ Европын хотуудаар том хотуудаар нь яваад тэгээд Америк хотуудаар яваад тэнд яг нөгөө Монгол гэдгийг нөгөө за танай компани гэдэг нь Монгол гэдэг нь өөрөө юу юм гэдгийг их ойлгох гэж үздэг. Улс төр нь яа гэдэг эдийн засаг нь одоо
хэр тийм амжиргааны тийм улс төрийн тогтвортой юу гадаадын хөрөнгө оруулалтыг одоо хэр одоо хөхүүлэн дэмждгийг Хууль зүйн ямар хууль зүйн эрх зүйн одоо ямар шүү бүх юмыг яг нөгөө мөнгө одоо хийх гэж байгаа улсууд хөрөнгө оруулалт хийж байгаа улсуудтай нөгөө уулзаж бид нар нөгөө Монголыг таниулах сурчлагаа хийж байгаа. Тэгээ өөртөө танилцуулна, өөрөө хинбэ гэдгээ хэлнэ. Ямар түүхтэй юм. Бүгдийн нөгөө тэр улсууч ингээд хардаг учраас Монголын эдийн засаг гэж өнөөдөр хувийн хвшил яадгийн. Хувийн хвшил нь ямар улсууд байдгийг улс төр нь одоо хэр тогтвортой юм. Монгол өөрөө ер нь зах зээлийн эдийн засаг орчнод юм шинэ орно шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо капиталист нийгэмд танилцуулах юм үйл ажиллагаанд ингээд их оролцсноо ихэнд нь оролцоод бид нар явхад бол бас тийм одоо их хөв тавилын юм гэж боддог. Тийм. Тэгэхээр Япончууд бас ярьдаг байхгүй юу? Альва зүйл, альва их бүтээн байгуулалт 3 дахь үедээ одоо нэгсэндээ сүрж өгөө болдгоо гэж. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр чинь аав ээжийнхээ бүтээж байхыг харсан хүүхэд бол тэрийг яг бүтээн байгуулалтыг харж ирсэн учраас тэрийг хамгаалах гэж зорддог. Аав ээжийнхээ яаж зовж бүтээснийг мэддэг учраас арай ухаантай байдаг. А тэрний дараагийн үе бол бүр их бүтээсэн элбэг дэлбэг юм дээр хүн болж өсдөг учраас их зовлон даах чадвар, нэгсэндээ тисчүүлдэх чадвар нь 3 дахь үе дээр мууддаг гэдэг. Тэгэхээр та хоёр нь үр хүүхдүүдээ эр хүн талаас нь та бол хүүтэй хүн тийм ээ. Тэгэхээр эр хүн талаас нь яаж хүмүүжүүлдэг? Урд үе дээр бол гайгүй үстэй хүүхдээ яаж хүмүүжүүлэхээс л хамаарна шүү дээ тийм ээ. Хүүхдээ бас яаж зөв хүмүүжүүлэх үү. Тэгээ нөгөө талаас энэ баялаг гэж байгаа бизнес компани дээр бол альхоор нэг гэрүүлээс хамаарсан бас болгочулс буруу байхгүй. Тэгээ альхоор тэр чинь чадвартай мэрэгчлээ чадвартай залуучууд дараагийн үед нь авч явах. Тэгэхээр заавал одоо тэр хүүхдийн хүүхдүүдээ тэрнээс нь хамаардаг тэрэн чадваргүй болчихвол компани унцдаг тийм байч юм л өөр тэгж хийвлэх буруу. Тэгээс тэгэхгүй тулд айлхаар нөгөө яг corporate гэж одоо компани ямар байх хэвээр нөгөө одоо нээлттэй байл тэр corporate governance гэдэг компани засаглал гэж яриад байгаа шүү дээ. Шийдвэр гаргах бүх процесс энэ бүгдийг зөв хийгээд өгчүүл гайгүй. Амжилттай явахад хувь тавилан гэж зүйл байдаг болоо. Хүнд аз гэж байдаг баха. Ер нь бол би тэгж боддог. Аз гэж бас их чухал нэмэртэй хувь нэмэртэй байдаг болов л гэж. Та хэр шүтлэгтэй хүн бэ? Тийм их шүтлэгтэй биш гэхдээ буддизмыг бас одоо ерөөхдөө бас сонсох дуртай хүндэтгэн. Ер нь Монголд ядуу хүн байгаа юм болов? Би ерөөсөө Монголд ядуу хүн байдгүй гэж боддог. Намайг ингэж хэлэхээр ядууд оройхон амьдарч байгаа хүмүүсүүд бол энэ бид нар ядарч л байна шүү дээ юм дэ гэж. Магадгүй ядуурлын ихэн залах уурал гэж. Тэгвэл монгол хүн өөрөө залах уу юу? Одоо ер нь залах уу гэж байдаг бол тэр бол одоо ерөнхий бас тал талаас нь хүмүүс янз янзаар хэлдэг баг. Би зүгээр энтгэгт нэг очиж үзчихсэн. Энтхийг хараад би монголчууд бид их үнэхээр азтай гэдгээ ер нь бид чинь ядуу биш юм байна. Гэрт одоо хоногийн хоолтойгоо залгуулж байгаа ч гэсэн бас нэг гэртээ оронтой байхаар бол энтхийн тэр одоо коридорын цаасан дээр унтж байгаа өөр одоо идэвч байхгүй. Тэгээд гуйлгаал хөрх юм бол олж идчихдэг нэг тэр олон зуун сая хүнийг хараад бол зүрх үнэхээр шимширээд гэхдээ нөгөө талаасаа монголчууд бол бид нар бас тийм ядуу биш юм байна да. Үнэхээр бас гэж сэтгэл төрдөг юм байл. Be strong гэж ярьдаг шүү дээ. Хүчтэй бай гэж. Иргэжил сонгуул бол сонгуул орох уу? Үгүй. Үгүй юу. Орооч гэвэл яах вэ? Орохгүй дээ. Ямар намын бизнес бол намын хариалгүй. Ер нь бол одоо бид нар нөгөө бизнес эдийн засгаар ингэж гоё хөгжих бол яг бизнес бол бид бизнесэл хийхэд асар их боломж асар их хийх юм байна. Тэгээ саяхнаас ингэж ярьдаг болчихлоо л доо. Төр өмчгүй байх хэрэгтэй гэж. Энэ ямар хог тухайны тухай яриад байгаа. Ардхан бол энэний тухай гайхаж байгаа. Тэр өмчгүй төрийн тухай бол би байх тухай нэлээд Монголын өмнөө барьдаг толгойс хэтнүүд ярьж байгаа. Дуусдгүй яриа гэдэг нэвтрүүлгэн дээр л яригдахыг сонслоо л доо. Манай их хурлын гишүүч байж л байна. Төр өмчгүй байх хэрэгтэй. Яг зөв төр өмч гэдэг бол яг тустай асуудал. Тодорхой өмчтэй байхыг үгүйсэхгүй байх. Одоо цахилгаан станц байна уу? Одоо дидс юм байна уу? Одоо тодорхой одоо стратеги ордгод бас яатсан шүү дээ. Тодорхой төр байх хэрэгтэй хууль байгаа. Зөв төрийн оролцоо тодорхой хэмжээнд байх уу гэдэг нь чухал баг. Тэр би нэг сэтгүүл дээр уншижсэн нэг бас босролтой залуу байсан мэт төр өөрөө засвал байх хэрэгтэй. Хувийн хвшил ингээ бүх нь байх хэрэгтэй. Тэр утгаараа бид нар бол мэдээж яг ажлыг хийх усууд юм шиг байгаа. Төр үл яг бодлогыг гаргаад дэмжээд одоо бодлогоор дэмжээл байж ах хэвээр юм. Би энэ утгаар нь л их одоо зөв зохицолцоо юм уу гэж хараад байгаа. Ажид хийж байгаа хүнд бол одоо бишгүй бухимдах, баярлах, сухалдах юм зөндөө гарна. Ер нь бухимдлах, нэг ярихгүй уурлах энэ төр яа тайлдаг. Хайгу хаяа өнөдөө сонсогч гоё юм шүү. Би саяхан нэг тийм
их гоё сүлийн ойног сонсон тэр. Ар Монголын ах тэнэг зөрөгтэй гэдэг шиг шууд ихтер нь буусан залууч зөндөө байдаг шүү дээ. Ерөөс анх удаа гөрөвтэй яад яадаг бууцсан. Яа, стайв. Монголын эхний жид нөгөө шууд буусан. Бас мэдээч гимтсэн баг те бас. Ар Монголын ах тэнэг зөрөгтэй гэж мэдсэн шүү дээ. Тэр нөгөө яагаад ч би телевиз авч хидээ нөгөө монголчууд нөгөө Бээжинд очиод нөгөө буудалд очиод додолтоод арих угаад тэгээд телевиз шидсэн юм шиг нөгөө буудаж идэх үстэй. Тэрнээс л үүссэн шүү дээ. Хажууд нь өвөр Монгол байсан. Тэгээд дараа нь ярьсан гэсэн. Ар Монгол ах тэнэг зэрэг телевиз авч хидээ. Ахаа гэд нэвтрүүлэг явд юм ба шүү дээ. Тий ахаа. Ахаа. Би өөрөө бас үзег юм байсан. Зурагт үзэж. Хойноосоо цуваад нөгөө асуултанд хариулаад идэг. Тий. Тэн дээр нэг хүн идэгсэн гэрээ. Бид нэг сонсчоо бүр сая их нэр яг жоохон нервчээсээ сонсоо бүр татаж бас төвдөгийн бор юу гэж юу хэмбэ гэсэн чинь хурдан морь гэсэн гэж. Тэгээд төвдөгийн борыг ямар хаднаас түлхсэн бэ гэсэн чинь мэлхий хаад гэсэн чинь юу гэнэ гэсэн чинь ээж хаад гэсэн гэж. Тэгээд сүүлийн нөгөө яг бид нар залуучдаас яг нөгөө түүхийн юмс баг үздэг баг. Тэр хачи юм болдог. Оник ашиглыг гоё. Тэр нэвтрүүлгийг харахаар би миний ой гутдаг. Бүр тэр байтугай би нэг удаа бол өөртөө холбогдсон асуултанд муухай ичсэн. Монголын нууц төвчийг хэн зохиосон бэ гэсэн нэг хүүхэд баавгийн лагсан гэсэн. Би ичсэн. Тэр агуу их нууц төвчөөний өмнө би ялэг энэ мэтлэнгээр тэр аахыг харахаар би тэр оройжонгон миний төгшүүр төрж уур урч хам. Хинтээ аймгийн хамгийн сүүлийн хамгийн ихний засаг дарга хэн бэ гэсэн чинь Исхвэ гэсэн. Тэгээд би ингээд тантай нэлээ хэдэн удаа ярилцж үзэж явах их сайхан инээмсэглэдэг надад санагдчихэв. Голдуу эмэгтэй хүмүүс эмэгтэй хүний инээмсэглэлийг сайхан гэдэг. Тэр бас ингээд сайхан инээгээд ярихаар бас их сэтгэл онгох юм аа. Би тийм сайхан нэдэг байна. Тий, инээмсэглэл гэдэг чинь бас их чухал зүйл шүү дээ, тий. Хүн ярваагаад уурлаад байвал бас их хэцүү, тий. Тийшээсгсэн нэг үү? Тийм иймэрхүү юм. Бид нар гольфос сүүлийн дуртай болж байгаа. Стресс тайлах. За. Тэгээ гольф жоо цаг хэрэгтэй. Манай Монголын одоо том гольфт бол мөнх өргөл түмээ мөнхөө за тэгээ бид хэдэл баг шүү дээ. Юу гэдэг. Ингээд гоё яасан уу гоё. Өмнө нь нэг л хүн илж шүү дээ. Гольф яагаад гоё юм бэ гэж тий. Тэгэхээр чи нөгөө яг энэ цэвэр агаалт одоо ингээд 18 нөх гэж байгаа. Одоо энэ нэг нөх нь одоо энэ гэрийн гэж байгаа тий. Энэ тэгээд энэ хэсгийг нөгөө фэрвэй гэж хэлдэг. Одоо дундуур нь явдаг. Тэгээ ийм шил бол 18 нөхтөр очино. 18 нөхт тоглохдоо нэг 9 км алхах юм. Аха. Хондоо жөглөөсөө тоглол 9 км яваа явчихна гэсэн үг байхгүй. Тийм ээ. Тэгээ тоглоо хүмүүс зүгээр 9 км яваа явна бол баг явахгүй шүү дээ. Болохоор тий. Тэгээ чи гоё тоглоол явдаг авчраас нөгөө азартаал. Тэгээд өөр юм бодохгүй. Яг сайхан яг тэн дээр төвлөрөөл яг бөмбөгөө хөгөөл за ингээл гоё тэрэндээ ороод ингээл яг нэг мэтгэд 9 км алхчихдаг. Гольфик хүмүүс ярьдаг шин амьдрал нь тодорхой хэмжээнд нэг юм атайхан төвшөнд хүрэхэр ч юм уу хүн санхүүгийн их үүсвэртэй хүмүүс л их тоглодог спорт гэж ойлгодог. Тэгэхээр энэ талбайн хувьд одоо яг энэ Sky Resort-д тоглох гэж ирсэн хүмүүс гольф сонирхох юм бол энд тоглох тийм боломжтойгоор үзэж байгаа тийм. Энэ бол нийтэд ерөөсөн нээлттэй. Аха. Ер нь яг бай зүгээр тийм мэдээж нэг тийм хямдхан тоглоом биш. Ягдгүй энэ чинь өөрөө асар их нөгөө тийм юм биш үү бүтгэж. Тэгээ энэ чинь байнга нөгөө арчилж идэг. Тэгээ их асар их урсгал зардал ихтэлтэй. Энэ одоо энэ усчуул энэ олон нэлээ олон зуун ажилладаг. Одоо энэ нуур байна шүү дээ. Нуур чи гэж аахгүй. Одоо энэ доогор усчлалтын систем чигээд нуурлоо ороод нуураасаа буцаад усалж байгаа байхгүй. Тэгэхээр 5 нуур. Нөгөө талаас хүн бол нөгөө өөрийнхөө эрүүл мэнд хийж байгаа хөрөнгө оруулалт гэж бодох хэрэгтэй гэж би боддог байхгүй. Тэгээ энэ гольфтэй, цаны баацтай ийм комплекс барья гэдгийг 5-6 жилийн өмнө юм уу? Бид нар тэгээ яриад тэгээ хийхэр шийдээд Их эрхэмсэг. Тэр цохидгийн л харгисахгүй юм бол бус нь бол маш их эрхэмсэг тоглоом гэж би боддог. Тэр бол хүн их тайвшруулна л да. Монгол тулхтны 100 эрхэм. Та баян үнэ үү? Одоо би бол өөрөө тийм их хацтай гэж боддог шүү дээ. 3 хүүхэдтэй, гэр бүлтэй. Эхнэр маань бас одоо нэлээ өөрийн бидаас ажилтай. Тэгээ одоо мэдээ ах トゥ садан олуулаа. Тэгээ сайхан хамт олонтой. Тэр утгаараа их баян гэж боддیں۔ Coca-Cola гэж бас бичээд, post office гэж бичээд нэг юм од мод зурцсан бас байд юм аа. Танаа MCS чинь бэлэг тэмдэг нь од байдаг тийм үү? Ийм цэнхэр од байдаг. Энэ ямар учиртай юм бэ? Хэн зохиосон юм? Ямар бэлэгдлийг агуулдаг юм? Тий, яг хөө бид нар лого өмнө нэг өөр байсан шүү дээ. Одоо тэгээд энэ сая одоо чинь сая сүүлд солисон юм.
Тэгээ энийг бол манай ах Од манай компани бас одоо гол хүн. Тэгээ энийг мань хөөрөө хийсэн. Тэгээ MCS компани гэдэг ихэр хүмүүс Coca-Cola гэдэг компани, альсгүй бол компьютер зараад байдаг компани гэсэн ойлголттой нийтийн дунд их дэлгэмэл байдаг шиг санагддаг. Гол 5-6 салбар байдгийг. Мэдээлэл технологи холбооны салбарт бол бид нар Unitel гэж манай гар усны компани байгаа. MCS Electronics гэдэг одоо Монгол компьютерийг үйлдвэрлэдэг босоод одоо электроникийн чиглэлийн IT зоны төртэй юм хэсэг. За дараагийн салбар бол үйл хөдлөх хөрөнгийн салбар. MCS Property, MCS Engineering гэдэг компаниуд байгаа. Энэ одоо манай Shangri-La Central Tower босоод одоо Зайсангийн Bella Vista тэр шинээр хороолол Сэлб хотхон хэмжлэн Irish Pub гэдэг олон барилгууд бас нэлээд барьж байгаа. Хүнсний үйлдвэрлэл байдаг. Хүнсний үйлдвэр бид нар MCS Coca-Cola гэдэг одоо үйлдвэр байгаа. Tiger-ийн одоо пивний үйлдвэр Сингапурын одоо Tiger компанитай хамтарсан joint venture. Space Pulp-ын үйлдвэрс үйлдвэр байдаг. За өшөө бид нар гоёо одоо манай ноолын салбар бид нар эрчим хүчний салбарт эдсэн салбарт нэлээд үйл ажиллагаа явуулдаг. За мэдээж 5 дахь гол салбар бол уул уурхай байгаа. Уул уурхай бид нар Energy Resource компанид сүүлийн 3 жил 4 жил нэлээд төвтэй үйл ажиллагаа явуулж байна. Ер нь бол бизнес хийж байгаа усууч бид нар нөгөө их сонирхолтой яаж одоо өшөө гадагшаа ахиу хүн бүтээгдэхүүн зах зээл гаргах уу гэдэг одоо их хамгийн гол зорилго тулчаад байгаа юм. Яг дотоодын зах зээл 2.7 сая учраас бид дотроо ингээд өшөө олон компаниуд хамжилттай Монголд компаниуд байгаа. Бүгдээрээ дотроо гол нь гадагшаа яаж одоо ахиу хүн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дөрвс гаргаж тэгжээж валютын одоо ахиу хурсгал авчрах уу гэдэг нь илүү чухал нөгөө илүү хүмүүсийн орлого юунд их нөлөөлөх учраас тийм зорилтойд бид нар энэ уул уурхайд судлаад ерөөсөө энэ кокс нүрсний одоо төсөл хийгээд Energy Resource нэгдэж ороод энэ мэн одоо нэлээ одоо амжилттай болж байгаа. Ер нь дэлхийн эдийн засгад яг бизнес хийгээд ирэхээр Монгол нөгөө одоо модонд орно гэдэг юм уу да. Монголчин газрын баялаг ихтэй одоо таны сайн бүтээгдэхүүн яг бодиттой авъя гэдэг юуруугаа их одоо орчлоо. Таатай бөгөөд их тийм азтай ч гэдэг юм уу. Бас юм сонирхолтой их үе явж байна. Компанид хүн ороод хэлбэл одоо компаниуч нэг одоо Аз Америкийн менежментийн ялгаа гэдэг одоо онол тэгсаадаг шүү дээ. Америк бол нэг хүн ихтэй учраас сонголт ихтэй учраас чадaltaй залуу би өнөөдөр орлоо нэг жил ажиллачаа дахиад өөр компанид ороо явцдаг. Илүү одоо хүнлэг гэж хэлэхээр нөгөөд нь хүнлэг биш болчих одоо буруу ойлгочих байх л да. Азийн онцлог бол менежмент болохоор альхаар одоо олон жил дотгошоо шүү дээ. Одоо нэг гэр бүл хамт найз болчдаг. Одоо яг бол илүү тогтвортой компани гэсэн тэр хүнээ одоо энэ хүн жишээлбэл хамтарч одоо олон жил насаараа ажиллана гэдэг тэгж ойлгодог. Нөгөө хүнс компанид тийм одоо үзэл бодлоор гэдэг юм уу компани соёлоор явсан одоо амжилттай компани асар олон байна. Компани өөрөө тэр хүмүүсийн компани, хамт олонны компани. Тэрхээс ажиглалын ч юм уу нэг гэр бүлийн компани ш. Энэ бол яг компани өөрөө ажиллагчдад өөрсдөө амьдралынхаа их цагаа зарж байгаа учраас тэр нь өөрсдийнх нь компани байх хэрэгтэй гэдэг бид нар ийм зарчим, ийм одоо хүний нөөцийн бас бодлого явж байгаа. Монгол тулхтны 100 эрхэм. Би зүгээр уул гэж хэлэхэд бол дургүй. Энд чинь нэг Оросын гуурны гэдгийг л орчуулаад тэгтэл нацаг дөржин шүлгэнд бол уурхай баялгын охи болсон гэж байгаа. Уурхай баялгын яам гэж баймаар байгаа юм. Ухаандаа. Тэгээд одоо уул уурхай яам биш. Энэ уул гэдэг үг бол нэг тийм нэг үг л сонсогдтол та зүгээр сул юм ярьж байгаа юм л да. Наа зүгээр сул содрогын юм ярьж байгаа юм. Ер нь манай уул уурхайн салбарт бизнес хийж байгаа хүмүүст манай хуулийн орчин боломж хэрэг таатай бай. Гадаадын ч бай, дотоодын ч хөрөнгө оруулагчдаар уул уурхай ингээд хийхээр нэг л баялагын шууд аваа явчих гэж байгаа юм шиг. Нэг шууд л хашиг хийдэг гэж газар доорх нөгөө нүүрсийн юм уу тэдээ зах зээлийн үнээр ч мөржүүлээл ийм одоо тэрбум долларыг ингээд үнэтэй юмыг өгчлөө гэж тэгж явах улс төрчдөг одоо гонхтэй гэдэг юм харамсалтай юм байх шиг байна. Яг бизнесийн нүдээр харуул тэрийг газар дээр гаргаж ирээд яг нэмэн өртөгтэй чингээгээд зах зээлийн нүргээд орцтол бол асар их хөрөнгө оруулалт хийж ялангуяа дид зүтний хөрөнгө оруулалт хийдэг. Тэр нь өөрөө хэстэл хүлээдэг. Яг тэгвэл тэр зээлийг аваад тэр хөрөнгө оруулалтын нөхөл нэг 5 6 жил 7 8 жилээс наашгүй. Тэгтэл тэр хугацаанд зах зээл өөрөө унчвал яах вэ? Одоо авж байгаа зах зээл нь ямар нэгэн шалтгаанаар одоо хориг тавиул яах вэ? Гэдэг нь өөрөө их том өсөлт. Тийм учраас уул уурхай яах вэ? Манай их зүйн орчин өөрөө ихтэй би бол муугүй гэж боддог. Ер нь хувийн хвшлийг одоо сайн татсан татврын юмнууд маань айгүй боломжийн болсон шүү дээ. Одоо бол нөгөө 68% татварч болцсон. Ерөнхийдөө бид нар бас тавьж үтсэн. Одоо бол хэцүү юм байна. Тийм учраас одоо бол би бол их тийм боломжийн болсон. Компани орлогын татварч бай, нөгөө роялти гэж ярьдаг. Бүх ерөнхийдөө уул уурхай хөгжих хөрөнгө оруулалт хийх юм их боломжтой болсон. Одоо яа дидцийн
хурдан бас хэлэх үү гэдэг дээр л илүү хувийн хвшлийг одоо сонирхныг татсан. Нөгөө BOT гэж ярьдаг, одоо PPP гэж ярьдаг нөгөө төр хувийн хвшил хамтарч хийх одоо юмдыг их зүй орчнууд нь одоо сая бидний бий болж байна. Одоо ер нь их тийм их таатай их боломжийн руу орж ийнө гэж бодож байгаа. Зөв голдөрлөө. Тийм, яг бол оюутлахаа 6-7 жил маргасан. Одоо ингээд том хэрэг хөдөлчлөө. Энийг одоо үр шимээр үнэхээр шууд босуудахаараа эдийн засгт асар их одоо ач холбогдолтой. Энэ одоо том бөглөө байж байгаа нэг хөдөлчихгүй байсан шүү дээ. Энэ хөдөлгөөнд эргээд улам хөрөнгө оруулагчд бол улам одоо их одоо сонирхож байна. Тэгвэл Монгол юм хийж болох юм байна. Тэр утгаараа би бол их тийм өөдрөг байгаа. Их зөв манай мэдээж жижиг сажиг засал залуулах юм байлгүй яхав тэр бол. Би нүүдлийн цахилгаан станц. Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаас уудлах, өнгө гэрэл өөрөөсөө нэрх би нүүдлийн цахилгаан станц. Сэдвийг нүүрс шиг залгилж, сэрхүүн зууханд шатааж, шүлэг болгон шөнийг сүлэх, шүүдэр тоолон гэгээ цацах би цахилгаан станц. Арьсгүй гараран хорвоог тамтирч, аль харанхуй руу судсаран гэрэл өртөөлөх, халуун талаас сан ургасан, халуунтай хүүхэд шиг уухалсан би цахилгаан станц. Өөнтг сэтгэлийнхэн хөөрөлд автаж, өдөртөн хэд асаж унтардагч, дэлхийн цөмөөс хүйгээрэн зэнэглэгдэж, дээд тэнгэрийн одонд хүслээрэн илэрхэгдсэн би нүүдлийн цахилгаан станц. Тэр утгаараа би бол их тийм өөдрөг байгаа. Өнөөдрийн энэ ярилцлага бол од жаргал гэдэг хүн хинбэ гэдгээс илүү од жаргал юу хийсэн бэ гэдэг сэдвээр яригдсанараа бус нэвтрүүлгүүдээс их онцлог болж байгаа шүү байна. Чи бол Монголын 3 цагт ажиллаж байгаа хүн. Өөрөөр хэлбэл Монголын ирээдүйг хийчихэж байгаа хүн. Тийм болохоор өнөөдөр ирээдүй 2 цагтаар цоцолтгүй ажиллаж байгаа юмд их амжилт хүсье. Их аз жаргал хүсье. Эрүүл энхийг хүсье. Баярлалаа. 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 Баярлалаа.